сүүлийн 15 жилийн хугацаанд 13.4 тэрбум Америк долларын борлуулалтыг бол хийсэн байна. За үүний 61% нь бол мөн ялгаа авахгүй сүүлийн 3 жилийн хугацаанд хийсэн. За 2026 оны 1-р улиралд бол бид 642 сая долларын борлуулалтын орлоготой ажиллаж байна. За яг өнөөдрийн байдлаар бол бид нар 720 орчим сая долларын борлуулалтын орлоготой ажиллаж байгаа. За 2023 онд бол 2.7 тэрбум доллар, 24 онд 3 тэрбум доллар, за 2025 онд бол 1.7 тэрбум долларын борлуулалтын орлоготой ажилласан. За тэгэхээр та бүхэн бүгд бас тал нь бол уул уурхайн салбарын ялангуяа одоо нүүрсийн салбарт 2025 онд ямар зүйлүүд гарч ирснийг бол бас бүгдээрээ мэдж байгаа бах. Сүүлийн 6 жилийн хугацаанд одоо нүүрсний үнийн хувьд бол 2025 оны эхний хагас жилд бол хамгийн доод хэмжээндээ хүртэл одоо буурсан, унсан ийм одоо нөхцөл байдал үүссэн. За энэтэй холбоотойгоор Эрдэс тавталгын компаниуд бид хэмжээ буураагүй ч гэсэн борлуулалтын орлогын хэмжээ бол 1.7 тэрбум доллар болж буурсан ийм үзүүлэлттэй бол байж байна. За гэхдээ 2026 оны 1-р улиралд бол бид энэ борлуулалтын орлогыг бол нэмэгдүүлэх, борлуулалт, экспорт, олборлолт бүхий л тоон үзүүлэлтэд нэмэгдүүлэх чиглэлээр эрчимтэй ажлуудыг бол зохион байгуулж ажиллаж байна. За энэний үр дүнд бол зөвхөн нэг улиралд 642 сая Америк долларын борлуулалттай 9.5 сая тонн нүүрс экспортлсон ийм одоо амжилтыг бол үзүүлж ажиллаж байна.